3 минутын бичлэг өгч. Тэгээ бид нар яагаад тэнцвэртэй байх хэрэгтэй юм бэ? Энэ 5 дахь дасгал те. Яагаад 5 дахь дасгал гэхээр энерги хязгаарлагдсан нөхцөл тарин хүмүүс аль нэг сонголтыг хийдэг. Ухаантай хүмүүс сул дорой битээ. Тэгтээ бэкмак хүмүүс болохоор жоохон тэнэгч юм шиг те. Энэ ер нь бол тийм биш. Хүн бүх төрөлдөө л амжилттай байх боломжтой. Онцордог хүмүүс ч юм уу те ингээд нэг сайн явахгүй байна. Гэтэл ингээд бодиттой амьдралыг хардаг хүмүүс баян сайхан амьдарч хэмчлээ ингээд юм хандлагууд байдаг. Энэ бол тэгтээ хуйлууд биш. Зүгээр л нийгмийн үзэгдлүүд дотор болж байгаа тиймэрхүү процесс одоо тийм жишээнүүд тахгүй. Гэхдээ яг 100% үнэн гэсэн үг биш. Хүн бүх төрөлдөө хөгжилтэй байх боломжтой, хөгжих боломжтой. Чи оюун ухаантай мөртлөө зүрх сэтгэл чинь цэвэр хариун байдлаар дүүрэн бие махбод чинь өгшгүй байх боломжтой байхгүй юу? Бид нар сайн хүнийг богино насаалаад идэг. Яагаад гэвэл нийгэм өөрөө тийм учраас бид нар яг харанхуй нийгэмд амьдардаг учраас гэрлүүдийг хүлээж авч чадахгүй хөрчдөг. Гэтэ нэг юм хэлэхэд сайн хүн мөртлөө бид нар одоо амьд байх боломжтой, сайн хүн мөртлөө урт амьдрах наслах боломжтой. Тийм цаг үе ирж байгаа. Тэгэхээр бид нар одоо илүү хэрсүү байгаад илүү хүчтэй байгаад, илүү ялагдчихгүй байгаад тэгээд дотоод харанхуйгаа ялъя. Одоогийн байгаа бидний зовлон бурхангүй байдлаас болж байгаа. Бурханыг бид нар олчих юм бол зүрх сэтгэл бие махбодтой, оюун ухаантай бүх зүйлд нь зогслоож чадах юм бол гайхалтай багш нар шиг өөрсдөө бүтээж чадах юм бол бидэрт маш их боломж байгаа шүү. Энийг удаачсан бодоод зэрэг амжилт.